Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 633 тоот тушаалаар бүгд найрамдах Монгол ард улс, зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын хил залгай аймагуудын нийгмийн аюулаас хамгаалах хэлтэст хөлийн асуудал эрхэлсэн урлагчийн оронтойг бий болгож, Баян Үлгийн аймгийн 1-р комендатурын даргаар ажиллаж байсан Дэд Хурандаа Нойнгийн огшоог 1976 оны 12-р сарын 22-ны өдрийн 1153 тоот тушаалаар Улаангомд суух хөлийн төлөөлөгчөөр томилон түүнд Баян Үлгийн уус, завхан, хөвсгөлийн хөлийн асуудлыг хариуцуулах болсноор хөлийн цэргийн дэг 245 дугаар анги үүсгэн байгуулагдсан. За намайг Жимсаа гэдэг би Өвс аймагт хэлсэн хүн төрсөн. Хөлийн цэрэгт анх 1994 онд анхны дугаацаар орсон. Намайг ажилд ороход хүнсний албан дарга Төмөрхөө, Минсэл Том баяр гэсэн дугаас нар анх ажилд орж байсан. Намайг Бимба гэдэг. Би 1956 онд Бөхмөрөн сум төрсөн. Ангид 1995 оны цэрэг таталтаар хөлийн цэрэг гээд 245 дугаар анги талхач нар орж байлаа. Тэр үед би талхачны орон дээр ороод манай 245 дугаар анги тэрэн дотор Монгол гэр бариад тэрэндээ одоо тоосоор ингээд талхны пишин бариад тэгээд анх эхэлж талх хийж эхэлж байлаа. Би цэрэг анх 94 оны 6 сард анхны цэргийн карантин дээр 3 тэл гэдэг газар цэргийн карантин зохион байгуулсан. Ангиас нэг 18-аас 20 км 20 км-ийн цаана. Тэнд очоод нэг бүжин лам ханзан маамуу гэдэг эргэсээ тоогоочтой байсан бид нэр. Эргэсээ тоогооч буян Бацуг ахын эхнэр нь буян цог гэдэг тоогооч бид нэр эхэлж анхны цэргийн карантин дээр хамтарч ажилласан. Анхны цэргийн карантин дээр болохоор хувьдаас 50 цэрэг аваад 50 цэргийн карантин хийгээд дандаа үйл ажиллагаа гэрт үйл ажиллагаа хийдэг. Гадаа болохоор газар зуухандар гэрт 200-аар 300-аар ажиллаа хийгээд тэгээд тэр чинь бас хэцүү цагаас учраас талах малх гэж юм байхгүй, мантууга хийн тэгээд хоол ундаа хийгээл ээлж байхгүй өрөөсө 3 дугаар жидвчэнгөө бид нар чинь тэнд баг 60 хоног эхний карантин дээр 60 хоног ажиллаад намар 8 сард урьж яасан 6 сард ороод 97 онд анхын хөлийн цэрэг гээд 245 дугаар ангийг алхаж орж ирж байхад минь энэ байрлалд ирсэн байсан. Тэгээд талхач нар анх орж байлаа. Талхач нар орохдоо хүнсний албаны дарга Төмөрхөө гэдэг хүн байсан. Тэгээд анх эхэлж орохдоо талхны байр гэж байгаагүй, пишин гэж байгаагүй. Монгол гэр бариад тоосхоор талхны пишин бариад тэгээд талхаа хийж эхэлж байлаа. Намайг анх ажилд ороход Хавцлам гэдэг хуранда ангийн зохиогч байсан. Гэлчин компаниг хийс хуранда хажууд нь манай хөлийн цэргийн 2 дугаар анги гээд Хавцлам дарагтаа анх ажилд ороход тийм байсан. Тэгээд тэр үеийн цэргүүд болохоор уйл нэг байр орн гэж байхгүй, палатканд байрлаад гал пишинтэй байсан. Тэгээд манай гөлгөө урандагийн нэг тэр юусны цэргүүдийн ингээд нэг хүн даатгаад ингээ халамжлан хүмүүжүүлэлт өгчдөг байхгүй. Тэр үеийн цэргүүд чинь нэг шөнийн манаа харуулд гарна байранд ингээ сууж байгаа нэг көтөнд дарж аалгаад нь явал урж иж байгаа бэлэтэ малгайтайгаа ингээ галын ажил сууж байгаа пишинген ингээ янданган түшээд ингээ сууж агаад ингээ яатсан нэг өглөө ажил хүрээд ирсэн чинь нэг хөлгөө урандагийн зэрэг бурхаа айсан гэдэг яасан бол гэсэн чинь нэг яндан нэг малгайгаа наачсан. Даагаар нөгөөд нь зүдсэн. Гой төвхтэй ажиллажсэн. Гой төвх байсан. Бид намайг ажилд орсны дараа бас нөгөө гөлгөө хурандаа байсан шүү дээ ажилд. Тэгж явахдаа бас нөгөө цэргүүдийг нэг халамжлан хүмүүжүүлэгч гээд бас тэгээд өгчихсөн тийм байсан. Тэгээл бид нар тэрэндээ бас хараал хандаал хоолунд хувцас хонёр бэлий юутай хүйтэй байна гээл ингээд л байсан. Тэр үеийн хоолдоо хангалт үйлчлэгээ одооноос шиг тийм хангалуун биш ээ. Энэ тэндээс юм хайдаг зүйдэг царын юудгүй хоолны хангалт малыг ерөн дөр нэг Төмөрхөө дарга ямар ч яасан манай хүнсний албан дарга хашаа цаан зогсоол Төмөрхөө даргаыг хайсан нэг махны мөнгө ч юм уу гурлын мөнгө авах гэхээр нэг ч байхгүй гэж цааш ирээд зүхтэй. Тэгэл тэр үеч нэг таалах гэдэггүй дандаа мантуу гэдэг эрдэнэ цэцгийч бас бид нартай хамтарч ажилласан уянхөө эрдэнэ цэцгийч эрхэгч чинь бас талхчин хийж тэг чинь нэг мантууны талхны гурал зүүрс тавьчиад өдийнхээ цаанд яваад ирсэн нэг 50 нуутанд хийгээд амын буусан гүрс нэг талаар нэг ингэж дийлсэн. Бид нар хүүхдүүд дурсан яаны гэсэн хамсан. Тийм хүнд нөхцөл бид анх ажлын арга эхэлжсэн төвхтэй. Тэгээд талхны байр анх эхэлж барихтаа бол бас нөгөө байрлал гурван сууцных тэгээд баг би өөр гадна талын шавардаж дотор талын шавардаж тэгжээж барилцчихэж тийм талхны байр бариад
Тэгээд дотор нь талхны пишин гэж авчиж тэгээд манай ингээд талч нэлээд сайн аймагтай бараг тэргүүн байранд ордог гоё талхтараад. Тэгээд нөгөө нэг ерөнхий газраас опера цэргээ байгуулагддаг байсан. Тэгж явах чинь их олон хүн ирсэн тий. Тийш олон хүн ирсэн. Олон хүн ирээд тэгээд ямар гоё талхтай юм бэ? Энэ талхаас айна та биднэрт өгч уулаараа. Заавал энэ таны талхыг авч явна шүү гээл. Тэгээд талх авч яваад тэгээд талх тэр үедээ нөгөө нэг талх их хийчихсэн учраас хүмүүс их дуртай хүлээж авдаг байсан. Тэгээд цэргүүд ч гэсэн талхтай болсон тэр үед тий. Анхны зэрэгд болохоор чи тэгээ улсын уулын дээдлэлт манайх чинь 95 96 онд улсын уулын ардталтаар сургуулийн дэв гардаг яасан. Тэр чинь бас нэг эндээс нөгөө Чимбат гэдэг ахлагч яасан. Аавын жижиг машинтай. Тэрвэр нэг 100-ийн талх гэдэг нэг жижиг юм загсан талхаас зөөдгөөс зөөдөг болсаа тэр тэгэл талхтай болоод өргөжөөж жилээс жил амьдрал шал өөрөөсөө. Тэгээд 97 онд энэ анги дээр ирээл төвлөрөл сервистэйгээл галзуух маань одоо байртаа бол 3 давхурт энэ одын цэргийн байр 3 давхурт үйл ажиллагаа явуулж гисэн. Тэгээд энэ талхчин байж байгаа зочдлын эрхлэгч тоогач гээд одонхойгээд байсан л да. Тэгээд тэрийг амрах дээр нь би одоо талхаа хийгээд тэгээд эргээд зочд буудлууд ажилладаг эрхлэгч тоогач хийгээд амраагаа тэгжсэн буудлын эрхлэгч тоогач гэдэг орон тоон дээр нэлээд олон жил ажилласаа. Тэгээд газраас хүмүүс ирнэ хүлээж авна. Шөнө орой хүртэл 12 ирж бай, хийдэж бай. Тэр хүмүүс эртэл хоолундаа бэлтчихэл үүргэлдэл суугаад. Тэгээд ирсэн үед нөгөө хүмүүстэй хоол өгөөл. Тэгээд тэд нар надаар шоглон хийгээл нөгөө эрүүл мэндийн юугаар хүмүүс манад ирсэн байсан байхгүй юу? Тэгсэн чи та тэр хурандаг таних уу гээл тэгсэн чи би нэр нэг үзсэн байна гэсэн чи бүр надаар шоглон хийгээд өгөөд л та үзэх юм уу нэрээ үзсэн юм уу гээл. Нөгөө манай хэлийг нөгөө хотынх нь мэддэг учраас тэгээ надад шоглон хийгээл ирсэн хүмүүстэй маш гоё тийм ийдэг зөөлөн харьцаатай гоё байсан. Буудалд байхдаа газраас ирсэн хүмүүс тэгэл яриа хөөрөөрнүүлнэ. Тэгэл хоол унд хийсэн. Тэгэл талархлаа баярлалаа гэж хүнд энтер мэдэгддэггүй бас тодорхой хэмжээгээр баярлж талархлаа илэрхийлээд явдаг байсан. Ангийн нүүр царайг харуулсан үйлчлэгээ сайтал байж олны хүнд төлөвлөлээд тэгээд хамт олон байсан бид нэр гоё хамт олон хүнсний алууны хамт олон гээд гоё хамт олон байсан. Тэгээд бас нөгөө нэг одоо энэ Килийн цэргийн баяраар энэ тэндээс нөгөө юу байгуулах марш тактик марш тактикийн тэмцээний хүмүүс бас ирж байрладаг байсан. Буудалд ирж байрлаад тэгээд тэр марш тактикийн хүмүүс бас 15 аймгийн марш тактик. Тэгээд марш тактикийн их үйл ажиллагаа өгдөг. Үйл ажиллагаа их явуулдаг байсан. Тэгээд марш тактикийн хүмүүст хоол хийж өгөөл зүүн гоёын байхаа. Тэдх нэг жил төрүүлээд тэгээд яана ихчийнхээ хоол идээд маш гоё байлээ. Таны хоол идээд бид нар төрүүллээ штэ гэж надад нэг бүр феномен авчирээд торонд ингээ бэлэг хийсэн ирээд өгөөл ихчийнхээ хоол идээд бид нар төрүүлсэн штэ. Баярлалаа танд амт чанартай хоол хийж өгчээсэнд баярлалаа гэж ингээд баяр талархлаа илэрхийлээд явдаг байсан. Маш тасгийн гоё байсан. Хурдан морсоож байгаа юм шиг ангийнхаа баг хэмжээлээс ухаад тэгээд дурлаж байгаа юм шигээс айгүй гоё баяр хөөртэй гоё л байдгээс тэгэл тэр марш тактик дээр очих тэр нөгөө цэргүүдийнхээ хоол аваад очдөг байхгүй юу? Очдөг гэсэн тэгсэн баяр бат хорондоо ингээл би багчаа наашир гээл нэг дуудчихнэ. Тэгсэн чи яваад очлаа. Яваад очсон чи та нэг энэ хүмүүсний урам өгчөөч гээл тэгж. Тэгсэн чи микрофона барьцсан. За цэргүүдээ хурлаараа гүүгээрээ халуун цай хоол чин бэлэн байгаа шүү. Сэтгэлийн дэм өгөөл тэгээд нөгөө микрофоноор яриад чанга гоёрлаа. Тэгээд явжлаа. Тэгээд Килийн цэрэгт ажиллаж байхдаа гоё байсан. Күсийн алууныхаа хоорондоо их гоё тийм эв түнжинтэй нэгнийхээ ингээд дутагдсан юм уу. Тэгээд ингээд ачаал ихтэй үед тусалждаг нэгэндээ дэмждэг ингээд хамтарч ажиллаж чаддаг тийм сайхан хамт олон байсан. Хамгийн анхны тоос болохоор би тэгээд халзан маамуу бүжээ тэр буянцог минслэгч байна, жаргалагч байна. Жаргалагч ахлагтайгаар бас ажиллаа. Хүнсний алуунууд дарга гэхээр Эрдэнэ Шимэг байсан, Бацэг хурнагийн ихнэр, Цантр генералын ихнэр Ингэцэг байсан. Одоо зарны март гэн Ингэцэг байсан. Одоо тийм март тийм ээ. Бас нэг эрэгтэй даргатай байсан манайх. Сүүлд энэ одоо ангийн зорилт ихнэр Төмөн Дэмбэрл дэвтүрэндээ ажиллаж байгаад би 17 онд тэтгэвртэй гарсан. Бид нар ч одоо тэтгэвртэй 17 оноос хойш тэтгэвртэй гарчаад анги орхиогүй байнга ялангуяа шин сэргийн сургуулийн дэвтэр хийж бид нар
ахмад хэлж бид дандаа ахмад юу амттай тоолны өдрөлийг зохион байгуулдаг. Тэр үед дээр үед ажиллаж байсныг бол одоо ирээд ажиллаж байгаа сэтгэл санаа шал өдөр тоног төхөөрөмж нь сайтай бүхэм цахилгаанчсан юм хийхэд аягүй урамтай чанартай өнгөдсөмжтэй хоол цайгаар хуцас зэрэг алгаа гэжтэй байнга дэмжиж хамтарч ажиллаж байдаг. Одоо бидний ажиллаж явах үеийг бодохдоо одоо ажиллаж явах үе гоё байсан болсон байна өө. Бид нар одоо тэтгэврт гарсан ч гэсэн амтд хоолны удирлаг гээд шин цэрэг авсан үед ирж бас амтд хоолныхоо удирлаг хийж цэргүүдтэй танилцж цэргүүдэд хоол цайгаар дайлж тэгж явдаг. Тэрийг ажиллаж байсан үеийг бодоход одоо маш гоё болсон байна. Бид нар тэгж явах чинь чигтэй модтой байна, улиас байна, утаа тортог их гарч байна. Гигээл тэгээд яна мод дууслаа болоод уура мод шүү цэргүүдээ гигээл ингээд ойлоо дуудаад мод аваад тэгээд гал түлээд ноёт модтой үед чинь утаа тортог ихтэй гал нас ч өгдөггүй бас нөхцөл байдал хэцүү байсан. Тэгээд явхаа тэгж байлаа гэгээд бид нар шантарч байгаагүй маш урам зоригтой гоё ажиллаж исэн гоё хамт олонтой байсан. Тэгээ баярлж явдаг юм аа. Баруун төлөвний сэргийн анги тусгаар гарах үед тэр жил чинь бид нэр 400 сэргийн карантин дээр ажилласан. Тэр бол нэлээд ачаалттай 3 давхар туулаа хийчихэд 3 давхартаа цэргүүд багтмж гадаа палат руу зөөж өгдөг нэг 60-ын тоогоо хоолоод авах. Тэгээ наашраач цаг болго хурдан өргөд байж тэгээд өсөв. Ачаал палатын цэргүүд байрлал. Тиймэрхүү юм дурсамжууд ерөөсөө мартагддаг юм аа. Тэр үеийн ачаал ихтэй байсан ч шантрахгүй урам зоригтой инээгээ тоглоод наадаад бид нар чинь ажлаа сайн хийдэг байсан л гэж бодож байгаа. Өнөө жил манай ангийн 245 дугаар ангийн түүхт 50 жилийн ой болох гэж байгаа. Энд тохиолдуулан нийт ахмад хэлчид болон нийт одоо ажиллаж байгаа хэлчтэй баярын мэнд болгон эрүүл энх сайн сайхан саруул сайхан бүхнийг хүсэн яриа. За би одоо тогооч мэрэгчлэрээ бахархаж өгдөг. Тогооч мэрэгчд бол бүний хотоодыг баярлуулдаг. Даарч хөрөхгүй дулаан газар нөхцөл ажиллагаараа бахархаж явдаг. Хааш уусан би тогооч мэрэгчтэй хайртай. Энэ жил ангийн түүх 50 жилээ болж байгаа. Ангийн ахмадын орооноос дурсамж нэвтрүүлэг хийж байгаа. Үндэсний албаны ажилчдыг төлөөлж бямбагч дээр өнөөдөр санал сэтгэлээ хуваалцж байна. Нэр мөсөн гэлэгдээгүй мартагч судасны ахмад хэлчихэд байлгуучлаарай. Та бүхэндээ баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээрэй. 50 жилийн ойгоороо сайхан уулзцгаая. Баярлалаа.